Сайн бацхан өглөө 7:30 болж байна. Тэгээд одоо ээж маань гоё өглөөний бэлтгэсэн байгаа. Ийм гоё өглөөний. Тэгээд дараа нь ээж маань манай дүүг Хитэн бай. цэцэрлэг рүү хөргөж явсан байгаа. Цэцэрлэг рүү явлаа. Одоо л цэцэрлэг дээр нэрсэн байна. Цэцэрлэгэн гадаа том цасан хүн байна. Ийм том ордон шиг цэцэрлэгтэй. Одоо манай дүү гутлаа сэлж байна. Тэр гутлаа өөрөө сэлдэг. Тэр нь лаг багш нартай. Тэгээд ээж маань шинжилгээ өгөхөөр эмнэлэг рүү явсан байгаа. Шинжилгээ өгчөөд байж байна. Одоо ингээд сургууль дээр ирсэн байгаа. Тэгээд энэ зам амар хөт хүмүүстэй хэлтэрж унмаар. Тэгээд одоо лаб руу явж байна. Лефтэн дотор. Тэгээд лабдаа ирээд хинж байхгүй байна. Одоо ингээд өдрийн хоолны цаг хүртэл судалгаа хийв. Тэгээд өдрийн хоолны сургуулийнхаа хоолны хэсэгтээ нэрээд хоолоо зөндөөс нь авчаад байж байна. Тэгээ одоо гэрлүүгөө явнаа. За ингээд одоо ногоо төсөлөө хий. Тэгээд одоо баг хүүг авна. Цэцэрлэгээс гарч ирж байна. За ингээд хүүхдийн эмнэлэг рүү явцгаая. Энэ хүүхдийн эмнэлэг нь болохоор сардаа анх үзэгдэлтэй 580. Тэгээд тэр сарда өнгөө байгаа. Тэр шинжилгээ өнгөө. Тэгээд одоо орж ийн. Тэр дотор нэг юм таавчгийн ингээд сууж өмсдөг. Тэгээд энэ үзүүлэх бичиг баримттай дүү байгаа. Тэр бичиг баримтаа үзүүлж 580 болдог. Одоо коронавигийн шинжилгээ авахар ирж байна би. Тэгээд манай дүү маань энд ингээд тоглох хэсэгтээ тоглож байна. За эми сонирхолтой. Энэ нүгөө. Тэгээд эмчнэр бичиж өгсөн юм аваад явж байна. Тэгээд гэлүү явж байна. За ээж маань замаараа дэлгүүр орсон. Тэгээд дэлгүүрээс өглөөд талхсан. Тэгээд ээж маань буцаа сургууль руу гарсан байгаа. Тэгээд судалгаагаа жоохон хийсэн байгаа. Тэгээд дүү бит хоёр энэ хичээлээ хийж байна. Тэгээд өнөөдөр бичлэг дуслаа.